газар гагнуурын газар ажилладаг нэг иргэн зээл чөлөөлдөг нэг хүнтэй танил болсон байна. За тэгээд танил болсон гот би таны мөнгийг өсгөж өгье, хүүлж өгье гэхээр нь 2-3 сая төгрөг одоо өсгөх гээд өгсөн байдیں۔ Тэгтэл нөгөө хүн нь би таны дансаалчин мөнгө авахад та нар карта өгчихгүй юу гэд охиных нь карт бол өөрийнх нь картыг авсан байдیں۔ Тэгтэл удалгүй цагдаагаас дуудсан юу болсон бэ гэхээр энэ хүн бол олон тэрбум төгрөгийг ихтэйс залилсан байна. Тэр дундаа өөрийн чинь карт өөрөө бол одоо карта ашиглуулсан байна гэдэг асуудал яриад түүний гэлчээр асуусан байгаа. За тэгээд нөгөө гагнуурчин хүн бол одоо босон явдлыг л хэлээд би карта авч чадахгүй байж байгаад авсан. Тэр битгийл би одоо өөрийнхөө мөнгийг энэ хүнд алдчихад байгаа гэдэг зүйлийг хэлсэн байдیں۔ Ингээд явц дунд шүүх хурд болсон чинь нөхрийг иргэний хариуцагчаар гээд дуудсан байгаа. Иргэний хариуцагчаар шүүх хурд орсон чинь 208 сая төгрөгийг бусдад төлөх хөр шүүх шийдвэр гаргасан. Иргэд эрүүгийн бол иргэний хэрэг хянан шийдвэрх ажиллагаанд оролцохдоо маш анхаарал болгоомжтой оролцож заас өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө өмгөөлөгч авдаггүй маа гэхэд ядаж хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй байсан. Тэгээд үүнээсээ уулж нэг алдсан ийм асуудал болдог юм. Хуулийн байгууллага ажилтнууд би мөрдөгч прокурорын тухай асуудал ярих гэдэг. Тэгээ мөрдөгч прокурор хуулийн байгууллага гэдэг чинь иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахад үүрэгтэй албан тушаал болохоос биш зүгээр л цалин авах хэрэгтэй албан тушаал биш байхгүй юу. Тэгвэл тэр хүнтэй над дээр ирээд уулзахад тэр хүний сэтгэл зүй, амьдрал, ахуй бүх зүйлээ л ярьж штэ. Тэгтэл тэр хүн үнэхээр одоо иргэний мөнгийг бусдын мөнгийг заллаагүй нэгдүгürt. Заллаагүй гэдэг нь бол мөрдөн байцаагч прокурор ойлгоцсон байгаа. Гэхдээ тэр хүн төлөх ёсгүй. Ёсгүй гэдэг нь тэр аудитын төгөлтөөр галтсан байдаг. Тэр хүний дансаар 2 тэрбум гаруй төгрөг ороод буцаад 2 тэрбум гаруй төгрөг бусад хүмүүст явцсан байгаа байхгүй юу. Ерөөсөө 19 сая төгрөний л зөрүү тэнд байдаг. Гэтэл тэр 19 сая төгрөгийн зөрүүнд нь бас өөрийнхөө мөнгийг залиулсан байгаа байхгүй. Гэтэл яагаад энэ учир байдлыг энэ хүн бусдад 208 сая төгрөг төлөх ёсгүй гэдгийг тэр мөрдөн байцаагч прокурор учрыг нь олж хужрын тунгааж ялгаж салгаж одоо байцаалт үнэн мөнийг олоогүй юм бэ. Энэ бол сэтгэл гаргаагүй байна. Зүгээр л цагийн хооронд цагаа бүртгүүлээд цалингаа аваад энэ хүнийг асуухал ёстой байцаах ёстой гэсэн ажил явж байгаа болохоос биш. Энэ хүн үнэхээр бусдад мөнгө төлөх үүрэгтэй хүн үү? Тэр мөнгийг аваад идсэн уусан хүн мөн үгүй юу гэдгийг ерөөсөө ол тогтоосонгүй. Эннээс болоод энэ хүний амьдрал оронгороо эргэж байна. Ийм учраас хуулийн байгууллагын ажилтнууд маань хууль хэрэгжүүлэхдээ сэтгэл гаргаач. Үндсэн үүрэгч нь өөрөө иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гин буруутай хүнд хариуцлага хүлээлгэх, хогорсон иргэдийн хохирлыг барагдуулах чиглэгцэл ажлыг та хийж байгаа гэдгээ сэтгэл зүрхэндээ ухамсарлаж ойлгох ёстой. Ийм ойлгохгүй.